Улсын их хурлын дараа ирэх юм биш үү дээ. Монгол улсад хот байгуулалтын тухай хууль 1998 онд анх батлагдаж, улмаар 2008 онд шинжилэн батлагдсан байдаг юм а. Энэхүү хуулийн тухайн үеийн нөхцөл байдал, төвлөрөл багтаа хүн амын байршлыг харгалзан үжид хот байгуулалтын үйл ажиллагаа ерөнхий төлөвлөлт зураг төслийн түвшинд ерөнхий архитектурт төвлөрүүлэн шийдвэрлэдэг зохицуулалтаар хэрэгжиж эхэлсэн байдаг. Сүүлийн 20 гаруй жил Улаанбаатар хотын хүн ам 2 дахин нэмэгдсэн. Хот төлөвлөлтийн хариуцлага бүх хэрэгцээ зохицуулалтын цаг үеийн шаардлага хангахаа болсон гэж үзэж байна юм а. Үүний улмаас сургууль цэцэрлэгийн хөрөлцөө бодож нийгмийн үйлчлэгээ ногоон байгууламж зэрэг суур дэд бүтцийн хангамж алдаж иргэдийн амьдрах орчин сөргөөр нөлөөлж байна. Хот байгуулалтын тухайн цаг үеийн нөхцөлд нийцүүлэн хот төлөвлөлтийн эргэцсэн үнсийг тодорхойлсон боловч хүн амын төвлөрөл, хотчлтын эрчимтэй өөрчлөлтөнд дасан зохицож шинжилгээгүй нь өнөөгийн хүртээмжгүй, зохион байгуулалтгүй төлөвлөлтийн суур шалтгаан болсон гэж үзсэн. Энэ бүхний үр дагавар хүүхдийн сурч боловсрох хамгийн ихээр зөрчигдөж байна. Бидний хувьд хүртээмжтэй чанартай боловсролын талаар олон асуудлыг хөндөж ярьдагч түүнийг бүрдүүлэх шаардлага эргэцсэн орчныг орхитуулсан байгаамаа. Үүний улмаас сургууль цэцэрлэггүй, сургууль цэцэрлэгийг төлөвлөсөн ч түүнийг хэрэгжүүлдэггүй төлөвлөлтүүд нийслэл хотод маш их байна. Жишээлбэл Баянгол дүрэгт байрладаг Алтай хотон 2008 онд ашиглалтанд орсон боловч 5200 өргөтөө 16000 орчим хүнтэй боловч нэг сэрхэг сургууль цэцэрлэгийг барьж байгуулаагүй байгаамаа. Энэ хотхон сургууль цэцэрлэгийн асуудлыг бүрэн орхигдуулсан жишээ байна. Мөн 90 хар хорин зэрэг хотхон сургуулийн насны 3500 хүүхэд байгаач улсын сургууль цэцэрлэг огт байхгүйгээр ашиглалтанд оржээ. Хамгийн сүүлийн жишээний ханган улдуур Кинг Тавер хотхон 2000 өргөтэй 5794 хүн амтай сургууль насны 2000 орчим хүүхэдтэй цэцэрлэгийн насны 1000 орчим хүүхэд байгаач нэг сэрхэг сургууль цэцэрлэг бас төлөвлөгөөг орхитуулсан байгаамаа. Ийм жишээ дурдвал маш олноор хэлж болно. Үндэсний статистикийн орноос гаргасан Улаанбаатар хотын нийт өрх түүнд ногдож байгаа хүүхдийн дундаж үзүүлэлтийн талаарх статистик тоо мэдээллийг харахад 1000 өрх тутамд 18 хүртэлх насны 2600 хүүхэд байгаамаа. Мөн 250 өрх тутам 6 хүртэлх насны цэцэрлэг насны 400 орчим хүүхэд ногдож байна. Ийм миний хувьд дээрх асуудлыг шийдвэрлэх суурь эргэцсэн орчныг бүрдүүлэх буюу хэсэгчлэлтэн төлөлтийг боловсруулах баталгаатаа сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг өрхийн дотоо шууд уялдаа зайлшгүй тооцож эргэцсэн орчныг бүрдүүлэх зорилгоо дараах хуулийн төслүүдийг санаачлан боловсрууллаа. Хот байгуулалтын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай, барилгын тухай нэмэлт оруулах тухай, хот суурин газрыг хөгжүүлэх дахин тухай хууль нэмэлт оруулах тухай, хот осгоны эргэцсэн байдлын тухай нэмэлт оруулах тухай, мөн хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 5 хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Уг хуулийг төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөх гэсэн юм.